За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн уншлагаар болохоор та бүхний энергийн төвшин, үнэлэмж нь ямархуу байна вэ гэдэг уншлагын тэгээд мөн юун дээр анхаарах ёстой вэ гэдэг уншлага хийнэ. Тийм болохоор та бүхэн маань 1 2 3 гэсэн группээс сонголтоо хийгээд уншлагаа сонсоорой. За ингээд 1-р группийнхаа уншлагыг эхэлье. За манай 1-р группийг сонсож байгаа хүмүүс маань болохоор ерөнхийдөө бол их ноён нуруу сайтай юу хүмүүс байгаад байна. Бусдад нөгөө нэг маш их тийм хайр инэрлээ түгээдэг. Ер нь ингээл хүмүүс тусалж л байвал болчин доо гэдэг нэг тийм сэтгэлтэй хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээд ингээд бүх юм чинь нөгөө нэг гигэн сайхан байна. Одоо нөгөө цаанаасаа нөгөө нэг ивэлд нь орцсон гэж хэлэх юм уу? Тиймэрхүү их маш мундаг хүмүүс байгаад байна. Гэхдээ нөгөө юу ямар юм бэ шүү заяа. Одоо хичнээн хүнд туслах нь үнэхээр их сайхан, буян өрөөлтөө байсан ч гэсэн нөгөө өөртөө байгаа альва зүйлээ нэг жоохон аривлан хямгадуул дээргүй юу гэдэг юм байгаад шүү. За энэ нь болохоор нөгөө мөнгө төгрөг эд баялагтай холбоотойгоор хэлж байгаа юм биш. За юу одоо нөгөө өөрийгөө мартаад өрөөлт ингээд бүх үлээ түгээдэг хүн гэж би хэлэх гээд шүү. За тэгэхээр нөгөө яг нөгөө сайн санааны үзүүрт шар тус гэдэг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө яг тэрэн шиг нөгөө маш их юм гэрэлтэй гэгээтэй яваад байгаа юм шиг мөртлөө одоо өөрөө ерөөсөө нэг тийм жоохон сэтгэл зүйн гэмтэл гутралтай байгаад байна. Одоо өөрөө тэрийг нэг сайн ялгаж ойлгохгүй байж магадгүй. Уг нь нөгөө хүмүүс туслаад идэг. Тэгэхэд эргээд уг нь нэг юм аз буян өрөөлн тэр хүмүүсээс уг нь ирэх ёстой гэж бодоод байгаа байхгүй юу та. Тэгэхээр нөгөө юу яагаад гэж үзээ. Хорвоо ертөнцийн тэр хүмүүсийн чинь өмнөөс бүх үйлийг чинь тэгшлээд явж байдаг юм байна гэж би хэлэх гээд шүү. За тэгэхээр нөгөө заавал нөгөө тус өргсөн хүнээсээ буцаагаад нөгөө нэг юм хариу нэх ч юм уу эсвэл хариу нэх гэдэг нь болохоор баярлаа гэд нэг юм амар юм сэтгэлийн юм дулаан энерги өглөгийг ингээд нэг надлуу ингээд нэг яагаад ганцхан удаа баярлаа гэд хэлчихдэг юм бол би зөндөөл туслаад байгаа штэ гэд ингээд өөрөө нэг жоох юм маш их тийм сэтгэл зүйн асуудалтай хүн байгаад байна. Түүнээс шууд үнэхээр одоо бүх заяа тавилан ажил үйлс одоо нөгөө алхсан мөр бүрий чинь одоо ерөнхийдөө хорвоо ертөнц бодвол ерөнхийдөө юу яаж идэх юм шүү. За харж хандаж хамгаалж явж идэг гэж би хэлсэн шүү. Энэ үнэхээр гайхалтай байна. Үнэхээр гайхалтай. Ерөөсөө нөгөө нэг юу яалтдаггүй юм байна. Одоо нөгөө таны ганц алдаа болвол нөгөө юу л байгаад шүү. За бусдад гомдож, шаналж одоо нөгөө сэтгэл зүйн гэмтэл авсан, сэтгэлийн шархал идгээчих юм бол бүх зүйл чинь гэгэн дэлгэр твш болно гэдэг ийм мессеж байгаад шүү. За тэгээд нөгөө ийм юм байна. Одоо нөгөө ерөнхийдөө нөгөө төрөх ёстой хүүхдийг нөгөө юу яагаагүй тавилан бас байгаад шүү. За ялангуяа нөгөө төрөх ёстой байсан нэг эрэгтэй хүүхд байгаад байна. Тэгээд тэр хүүхдийг төрүүлээгүй үгүйдүүлсэн ч гэж хэлэх юм уу. Одоо нөгөө магадгүй юу өөрөө хүчээр үгүйдүүлээгүй ч гэсэн юу яатсан. Ямар нэгэн байдлаар л тэгэл нөгөө нэг хорвоо дээр хүн болж мэдлээгүй эр үрийн хатуурхал гэдэг юм өөр дээр чинь бол маш их юм юутай зулттай гэж хэлнэ шүү. За тэгэхээр нөгөө юу ягаараа та бүхэн маань одоо ерөнхийдөө нөгөө юу ягаараа хувийн уншлага авал зүгээр юм байна шүү. За тэгэхээр нөгөө энэ яхахгүй нөгөө нэг төрөх ёстой байсан эрэгтэй хүүхдийн хатуурхал бол өөр дээр чинь бол өстой маш их юм хатуу байна. Тэгээд бүр зайлшгүй төрөх ёстой байсан, төрүүлэх ёстой байсан гэж тэгж их хатуурхал гараад шүү. За тэгээд нөгөө одоо нөгөө төрий одоо нөгөө хүн болж төрий гэд ингээд цаанаасаа ингээд өсөд би гэд нөгөө ингээд гараа өргөд байгаа тийм хатуурхал харагдчихэв. Үнэхээр уучлаарай. Энэ бол үнэхээр юу яагаагүй шүү. Энэ бол худлаа зүйл биш шүү. Энэ бол үнэхээр яахаргүй тийм байсан байна. Тэгээд
нөгөө юу яагаад ах юм? Энэ ганц үрээрч тогтохгүй штэ гэдэг бас юм хатуурхал гараад байна. Одоо үрийн ихэлтэй хүмүүс үзээд ийн гэж би баг хэлж шүү. Үрийн ихэлтэй. Тэгээд одоо магадгүй нөгөө хүсэж нөгөө нэг үйл нь олдохгүй, өрн нь олдохгүй болсон юм шиг те. Нэг тиймэрхүү нэг юм маш их тийм хатуурхалтай юу байгаад байна. Тэгээд одоо магадгүй нөгөө 21-р зуун штэ, шинжлэх ухаан хөгжсөн штэ, ингэчээч тэгчээч гэд нэг юм худлаа зөвлөгөө өгөөд нэг амныхаа зургаар ингээл нэг юм хүнд нэг юм үзэл бодлоо тулгаадчих гэдэг юм уу, нэг тиймэрхүүгээр ингээл өөрлөө чинь заагаал жичлээч гэдэг юм уу, иймэрхүү нэг юм хатуурхал ингэж хүлээгээд яваад байгаа юм байна. Тэгэхээр нөгөө бүх зүйл чинь уг нь их ингээл буян түгээгээл бүх зүйл чинь болоод байгаа юм шиг мөртлөө өөрийн чинь тавилан болохгүй байна гэж би хэлэх гээд шүү. За өөрийн чинь тавилан, хувь хүний тавилан, ажил, карьер, анд нөхөд, амраг, юу хамаатан садан одоо бүх юм чинь бүр үнэхээр төгс ингээд яваад байгаа мөртлөө өөрийн чинь хувийн амьдрал гэж одоо хэлэх гээд шүү. За хувийн амьдрал дээр чинь бурхан чөтгөр хоёр тэнцсэн юм шиг тийм зураглал бол байгаад шүү. За тэгэхээр энийг нөгөө нэг жоохон ямар утга учиртай юм бэ гэдгийг юу ягаарэ гэж тодруулаасаа л гэж би хүсэж байна. Тэгээд ерөнхийдөө юу ягаараа. Тэгээд нөгөө нэг бурхангүй газрын бомб галзуурны хичээр болсон болоогүй нөгөө тэр нөгөө юуны нэг юу яадаг ч тий хар домын арга марга гэл нэг юм мессен шидийн нөгөө нэг юм шолвын арга юуны арга ч гэдэг юм уу, тийм нөгөө хатуу тийм нөгөө өөртөө зогцохгүй үйлийг бити хийлгээд яваад байгаа ч гэж анхааруулах гэдэг шүү. За тэгэхээр тэр чинь ерөнхийдөө маш буруу гэж би хэлэх гээд байна. Яхахгүй тэгж юу яагаад шүү. За тэгээд та бүхэн минь үнэхээр уучлаарай. Тэгээд яг нөгөө 6 дахь мэдрэхүү болоод нөгөө хөзөр дээр гарсан үйлийг ингээд юу яхаар уншихаар яхахгүй ингэж гарч ийн. Тэгэхээр нөгөө ерөөсөө би бол юу яагаад байгаа шүү. За огт нөгөө худлаа хэлэхгүй. Тийм учраас та бүхэн минь нөгөө уужуу ухаанаар бодороо. Гэхдээ нөгөө зарим хүмүүс бол нөгөө яг үнэнтэйгээ эвлэрэх дургуул байдаг л да. Тэрийг бол ойлгож байгаа. Гэхдээ зайлшгүй үнэнтэй эвлэрэх тийм замнал ирдэг юм аа. Тийм учраас та бүхэн маань хичээнгүйлэн сайхан бодороо гэж би хэлэх гээд шүү. За юу. Тэгээд нөгөө ерөнхийдөө бол нөгөө өөрөө бодоод хүчрэхэг нэг ерөөсөө л хэрэг баргийн юмд ядагддгүй барьдгүй ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү өөртөө ихтэй байгаад байгаа мөртлөө яхахгүй нөгөө хүлээсэнд орцсон байгаад байна. Одоо нөгөө хаашаач хөдөлж болохгүй нэг тийм тавилантай. Тэгээд магадгүй энэ группийг нөгөө эрэгтэй хүмүүс үзэж явах юм бол юу яагаад шүү. За энэ дэр бол үр хүүхдийн тавилан бол үнэхээр их хатуурхалтай гараад байна. Тэгэхээр нөгөө орхиод отсон, хаяад явсан тийм нөгөө үр байгаа шүү дээ гэж юм. Тэгээд нөгөө ийм хан хэрэгмээр ингээд нөгөө хаацаалаад ингээ хаацсан юм шиг ерөөсөө уулзалтаж чадахгүй байгаа гэдэг шүү. За уулзалтаж чадахгүй байгаа. Гэхдээ нөгөө нэг ерөөсөө бодлоосоо ерөөсөө холдуулж чадаагүй. Залбиралтай дандаа байлгаж идэг тийм юм гараад шүү. За юу тэгэхээр та бүхэн маань энийг нэг сайхан уужим ухаанаар бодоод үзээрэй. Тэгэхээр нөгөө алхсан мөрөн яхахгүй хилээд өгөх бах. Тэгэхээр та нөгөө би энэ одоо сонсож байгаа та бүхнийхээ гутлын нөмсөд ямар хоёр алхаж үзсэн биш тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө юун дээр гарч байгаа л одоо тойрог тавилан дээр гарч байгаа юмыг нь л ингээл хилээд байгаа шүү. За тэгээд нөгөө юу яагаад вэ? Тэгээд нөгөө одоо надад юу ч хэрэггүй энтергээд бити тэгж хэлээрээ. За надад одоо юу ч хэрэггүй. Би угаасаа өөрийгөө толгоог даагаад гэдэг юм уу? Би өөрийнхөө замлаар явж байгаа дууснаач гэдэг юм уу? Борото шорото нартаа сартаа алиндч гэсэн нөгөө энэ хатуу үгээ бити хэлээрээ гэдэг тийм юу анхааруулга гараад шүү. За тэгэхээр та бүхэн маань энийг юу ягаараа. Тэгээд нөгөө нэг юу яагаад ах юм? Тэнийг юм шиг яваад дуусвал энэ хорвоо арай нэг жоохон зөөлхөн байх юм болоо да гэд бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр хорвоотоо ерөөсөө нэг тийм айхтар тэрсэж тэмцээд бол хэрэггүй шүү. За юу. Ерөөсөө л нөгөө
Оосоо бүчгүй орчлон гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хатуурхаа ирвэл ерөөсөө л их л хатуурх нь гэсэн үг шүү дээ. Тийм учраас нөгөө хорвоо ертөнцийг аргадаж туулаа гэж аргадаж туул маш их аргадаж амьлуулж тэгээд нөгөө ийм тэр цагт болохоор нөгөө нэг юу яана гинэ шудрагаас ялна гэж байна. За юу манайхаа. Тэгэхээр та бүхэн маань энийг ингээд нэг тийм уучин ухаанаар нэг сайхан бодоод үзээрэй. Тэгээд энергийн төвшин бол асар өндөр байна. Би бол асар өндөр гэж хэлэн. За юу нөгөө бүх юм чинь асар өндөр энергийн төвшөнтэй байна. Гэхдээ нөгөө тэр нөгөө нэг түрүүний яриад байсан юмнуудаас болоод нөгөө юу яагаад тийш үү. За тэрнээс болоод ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд чинь энергийн төвшин чинь тэг байна гэж би хэлэх гээд шүү. За энергийн төвшин сэтгэл зүйн хувьд чинь тэг, туулсан замналын чинь хувьд тэг байна. Бусдаар бол өстой үнэхээр ийм юутай байна. Гайхалтай өндөр энергийн төвшөнтэй хүмүүс байгаа шүү. За уг нь өгөгдлөө ашиглаад юу яах юм бол их юу яах юм бэ? Гэрэлтэй гэгээтэй явна. За манайхаа хүсэл мөрөөдөл чинь биелнэ гэж шүү. За юу манайхаа хүсэл мөрөөдөл чинь биелнэ. Үртэй үндэстэй тулах түших хүмүүстэй ингээд үнэхээр их ийм гэрэл гэгээтэй явах юм байна. Тэгээд та бүхэн маань юу ягараа заа юу? Уужим ухаанаар сэтгэж ингээд хоёргоо сэтгэлээр зүтгэг гэж шүү. За юу? Уужим ухаанаар сэтгэрээ хоёргоо сэтгэлээр зүтгэрээ гэдэг ийм анхааруулга гараад шүү. За тэгээд нүг яг юу яачих гээд байдаг юм бэ? Бодож тунгаахаасаа өмнө жоохон хилэн тавьчих гээд байдаг буюу нөгөө уур уцаар нөгөө хилэмгүй доломгоо гэхээсээ илүү уур уцаараа ингээд нөгөө нэг юм тэрхэн зур ингээд дүрс гэж асаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм хүмүүс сонсоод шүү. За дүрс гэж асаад. Тэгчээд хизээ хонь тэгтүүлээж эн чинь ийм л амархан асуудал байсан юм бэ штэ гэд юу яагаад идэг. Ийм хүмүүс байгаад шүү. За тэгээд нөгөө та бүхний маань төрсөн тэлсэн нутаг байж олон. За юу эсвэл нь одоо энэ тэнд ингээд нөгөө нэг юу яагаад шилжиж ингээд очиод ингээд амьдраад идэх хүмүүс байдаг шээ тийм ээ. Тэгэхээр нөгөө нутаг усаас сэлгэж явхад чинь юм уу? Эсвэл өөрийн чинь нутаг ус юм уу? Эсвэл ижи аавын чинь нутаг нуг юм уу тийм ээ? Яг тэр нөгөө чанх урд зүгт чинь заа юу? Маш сайхан хангаа бий. Амар гоё. Зүгээр л тэр хангаад сайхан сүсгэл түш заа юу бүр итгэлээ өг гэж юм. Маш гоё. Үнэхээр төшиг болох юм биш үү? За тэгээд дээр нь нөгөө юу яагаад шүү. За юу амар гоё юм нөгөө мод ургамал ингээл ургацсан ингээл цэцгэлцсэн ингээл нэг юм гоё штэ тий. Нөгөө одоо яг ингээ сайхан хавар цаг болж гин одоо бүх юм ингээд хичнээнээсээ гараад амьдрал ингээр буцлаад өрнөөл ингээл аюу сайхан болно. За юу тэгэхээр нөгөө юуг ягаараа цэцэг навч мод ялангуяа ургаан модыг усалж яваараа гэж шүү. За тэгэхээр ургаан модыг аюу сайхан усал амар гоё. Тхиим бол нөгөө заяа тавилан чинь маш их юм юутаагаар гэрэлтэй гэгээтэйгээр юу яа шүү. За эргэн шүү. За тэгээд нөгөө нэг юу яагаад вэ шүү. За та бүхнийг одоо айлах гад ичээх гээд ч гэдэг юм уу ингэж хэлээд байгаа юм биш шүү. За тэгтээ ерөнхийдөө нөгөө нэг юу яагаад вэ? Маш их тийм нөгөө нэг одоо нөгөө хорвоо дээр бол нөгөө хүн хүнтигээ бол хил ам зөрн муудалцсан те маш их юм болдог штэ. Маш их юм болдог. Тэгтээ нөгөө нэг тэр бүхнийг нөгөө нэг даваа туулах тийм чадaltaа бид та тийм хүмүүс нэг жоохон ховор байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээ ийм байгаад энэ манайхаа юу ямар юм бэ? Зүуд нойрны хөвгүүдж чинь одоо нөгөө нэг сайн унтаж амарч чадахгүй байгаад энэ та нар минь. Тэгээд нөгөө нэг ийм одоо нөгөө хараалж чадах гэл нэг хүмүүс яриад байдаг шүү дээ тий. Тэгэхээр яхах нэг ийм хараалж чадахын үйлдэл болвол ингээд нэг жоохон юу яагаад вэ? Жоохон ч гэлтгүй нөгөө өөр ч нэг жоох ингэж маш ийм муухагаар одоо муу яваасаа зүдрүү яваасаа ингээсээ тэгээсээ миний идэлсэн зовлон гонигийг үүрээсээ ч гэдэг юм уу маш их тийм хатуурхал ингээд өөрлөг чинь ингээд бүр ингээд яг өөрөө чинь онцлоод ингээд илгээсэн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг одоо өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр нөгөө өөрийгөө хамгаална гэхээр одоо
бүх юмнаас өөрийгөө хизээч одоо за одоо би ямар ч ийм асуудалд орчиж магадгүйгээд гэртээ бөгөөд ээж болохгүй тийм ээ. Тэгэхээр ажил амьдрал нөгөө бүх юмаа урсгаж ингэж өрнүүлэхийн тулд юу яа штэ. Нөгөө харилцаанд гадаад харилцаа буюу одоо нөгөө хорвоо ертөнцийн нөгөө амьдралын тэр бүх урсгалд орно штэ тийм ээ. Тэгэхээр тэр бүх урсгал юмд орж явж явахдаа их анхаарал болгоомжтой байх ёстой шүү гэдэг тийм юу гараад байна. Айгүй том анхааруулга гараад шүү. За тэгээд нөгөө нэг юу яагаад ах юм? Уучлаарай. Тэгээд энэ дээр нөгөө нэг дотны хүнээ алдсан. Тэгээд нөгөө нэг ийм би бол нөгөө энийг ингэж хэлэх гээд байна. Дотны хүнээ алдсан. Тэгтээ нөгөө юу яагаад ах юм? Нөгөө хүн ингээл замналаараа ингээл нэг ийм өндөр насыг наслал ингээл өнгөрдөг штэ тий. Тэгэхээр яг тийм биш. Нөгөө цаг бусаар ингээд алдсан. Ерөөсөө амьдрч болох ёстой байсан хүмүүс ингээд юу яагаад ах юм? Үгүйдэд байна гэд ийм мессеж гараад байна. Үгүйдэд байна. Цаг бусаар бүр залуугаараа ч гэж хэлж гээд үнэхээр залуугаараа ингэж өнгөрчөөд байна гэдэг ийм анхааруулга гараад шүү. За тэгэхээр би нөгөө та бүхнийгээ хүсэл байвал нөгөө юу ягаарай. Тодорхой нөгөө нэг юун дээр уншлага аваад ингээд энэ зүйлээ юу ягаасаа л гэж би хүсэж байна. Тодруулаасай гэж би хүсэж шүү. За тэгэхээр нөгөө та бүхэн маань нэг сайхан бодож болгоогоод айгуу сайхан бодож болгоогоод тэгээд нөгөө нэг буян их үлдээд их гигийн гэрэлтэй замналыг ингээд өгөөд яваад байгаа мөртлөө тавилан заяа чинь ингээд өөрийн чинь тавилан заяа дутуу яваад байна гэдэг чинь таны өгсөн буян заяа үйл бүхний чинь зөв явсны чинь шагналыг хорвоо ертөнц өгчөөд байгаа мөртлөө өөрийн чинь замналыг ерөөсөө нээж өгөхгүй байгаад байна. Энэ нь болохоор нөгөө хорвоо ертөнцийн буруу биш байхгүй юу? Таны хүрээлэл, таны гаргасан тэр нөгөө юу ч ядгийн те альва нэг юм үйлээс чинь болоод нөгөө танд ингээд нөгөө нэг юм хатуурхал юм жатахын үйлч гэдэг юм үү те ийм мэрчээд ингээд бүх замлыг чинь ингээд хаачаад байна гэдэг ийм хатуурхал байгаад байна. За тэгээд нөгөө хэрвээ нөгөө нэг энэ их хатуурхал байгаагүй болвол нөгөө цаг усаар тэгж хүнээ алдаач уу үгүй ч үү тэгээд өнөөдрийн төвшөнд та гэрэлтэй гэгээтэй үндэстэй соёотоо ингээл айгүй юм явж явах байсан. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө нөгөө нэг таны хувьд бол маш их тийм сэтгэл зүйн юутал байна. Маш их тийм гоны ганцаардал ийм байгаад шүү. За тэгэхээр нөгөө юу яах хэрэгтэй? Иймэрхүү сануулга зөвлөд гараад байна. Тэгэхээр та бүхэн маань их сайхан уучин муханаар бодороо бити их одоо ямар ядаргаатай муухай юм хилдэлч юм бэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр би нөгөө нэг үнэнтэйгээ эвлэрч чадахгүй болвол хэцүү шүү бити сонсоорой гэд би хэлсэн шүү дээ те. Тэгэхээр ер нь нөгөө бодит байдлаа мэдхгүй явж байгаа хүмүүс хамгийн их алддаг ондог байхгүй юу? Тийм учраас нөгөө алдаа оноог нь хэлж өгөх нь одоо зөвлөдөө би бол тэгж зөв гэж боддог. Ягаад гэвэл нөгөө одоо ээж аавууд хизээч худлаа хэлдэггүй шүү дээ тий. Чи алдах гад байна, чи ингэх гээд байна, чи энэ хүн чинь чамд хань болохгүй юм байна, тохирохгүй юм байна ч гэдэг юм уу тий. Тэгээд одоо чи хичээл номоо хий, инг тэг гэл ингээл байнгын л ингээл хэлээл одоо тэрийгээ тийг энийгээ инг хоолоо ид шүдээ авгаа хичээлээ хий мэрэгчлээ зөв сонго зүтгэлтэй бай итгэлтэй бай хилээ сур их олон их энэ нийгэм дэлхий даяарсан ийм юунд хэлгүй усгүй бодвол хол явахгүй бидний үед ямар та нар амьдарч байгаа биш бүх юм чинь нээлттэй байна гэл ингээл өгүүлдэг шиг л тэгэл нөгөө үнэн бодит юмыг нь л ингээд хилээл гэж одоо энэ уншлагыг хийсэн. Тэгээд та бүхэн маань юу ягараа л гэж би хэлэх гээд шүү. За. Тэгээд ер нь их жоохон
байгальтайгаан ойр яв. Тэгээд жигүүртэн шувууг маш их хүндэл, хайрал. Одоо нөгөө хэрэг шовууч вэ тийм үү те. Тэр юу мууг ингээл нэг тийм айхтар ингээл нэг жоохон цэрэлж ярих тийм асуудал байлгаж болохгүй шүү. Жигүүртэн шувууг бол юу ягаараа маш их хүндэлж биширж инэрч одоо хоолдож ундалж одоо тэр ялангуяа тэр нөгөө тагтаа болжгон эдэр чинь их өөрхөн юу яагаад байдэн штэ. Хүний гараас хоол идээд идэв штэ. Тэ. Тэгэхээр тэр болгоныг ингээд нэг гүйцэлдүүлж яваараа тэгээд тэнгэр талан нисэж байгаа тэр их шовуудыг маш их тийм баясгалтай хүндэтгэлтэйгээр юу ягаараа за. Тэгж хандаараа. Тэгээд нөгөө нэг би ингэж хэлэх гээд шүү за. Төрсөн бууцаа эрг гэж хэлээ шүү. Төрсөн бууц. Одоо нөгөө хамгийн анхын эхэлж амьдарч исэн орон гэр. Эсвэл ичи аавын гал голомт. Эсвэл төрсөн нутаг. Яа харахгүй нөгөө төрсөн бууцаа эргээчээ гэж байна. Гэхдээ төрсөн бууцандаа очихдоо дэлгэр заяатаа очороо гэж байна. Гундаж битий очороо гэж. Гундаж битий оч бас уйлгаж битий удаан хүлээлэг гэдэг ийм юм гараад байна заа юу. Тэгэхээр нөгөө яах нөгөө би өстө нэрээ нэг сайн явж харуулна. Би өстө юу санснаа авна ингээл би өстө нэг өөрийнхоороо ингээ галтаа цогтоо би ийм бүтээнэ гэд ингэж их зорж исэн хүмүүсийн маань үйл хэрэг нэг жохон юугүй яг сансан зорсноор нь байгаагүй байсан байж магадгүй шүү. За гэхдээ тэрэнд гундах хэрэггүй. Үнэхээр дэлгэр заяатаагаар цаашаа бол давшаад явхад хангалттай чадна гэж байна. Тэгээд одоо энийг сонсож байгаа яг энэ нэгдүгээр группыг сонсож байгаа хүмүүстэй хандж би ганцхан юм хэлнэ. Тэгээд одоо энэ уншилгаа ингээд өндөрлөнө гэсэн үг шүү. За яа. Тэгэхээр нөгөө юу яана? Бүх зүйлээ бүтээн чадна. Тэгээд маш их өндөр насыг наслаад одоо нөгөө өвгөн буурал болно гэдэг шүү дээ тий. Эмгэн буурал болно, цал буурал болно тий. Яг тэрнийхээ ар дээр л одоо нөгөө хорвоогоос буцна. Түүнээс ш одоо нөгөө бити нөгөө юу яагаад вэ? Би нөгөө эрт явчих болов одоо яг ингээл буцсан хүмүүс шиг л нэг л өдөр одоо би ингээл бас нэг юм юуны чулууны дорч гэдэг юм уу ингээд байж ах бахтаа ч гэдэг юм уу нэг тийм нөгөө буцагсдын ертөнцөөс холд гэж би хэлэх гээд шүү. За буцагсдын ертөнцөөс ерөөсөө тэгж гайхаж сонирхох зүйл байдгүй маа хүүхдүүдээ. Тэгэхээр нөгөө хизээж бити нөгөө нэг буцагсдын ертөнцийг бити бод бити сонирх зүгээр л одоо өөртөө ирсэн тэр гай барцад бүх юмаа салгуулад тэгээд дэлгэр заяандаа айгүй сайхан урт удаан амьдэр. Тэгээд нөгөө өөрт чинь хийж бүтээх ёстой зөндөө зүйл байна. Хийж бүтээгээд одоо ингээд бүх юм ингээд одоо нөгөө зам мөрийн заан тэгшлэн гэдэг штэ тий. Яг тэрэн шиг ингээд нөгөө хорвоо дээр хийх юм чинь зөндөө байхад нөгөө ийм нөгөө муу тал руугаа бити их зүйлийг ингэж бодлоо бити буруу тийш нүдэр та дээл гэж би хэлэх гээд шүү. За үнэхээр би тэгж хэлээ шүү. За яа. Тэгээд тэр нөгөө жигүүртэн мигүүртэн шувуудтай холбоотой ч гэдэг юм уу энэ заяа тавилан асар их нөгөө нэг юу яа шүү. За бодож болгоож нэг юм за ямар ч байсан л та энэ юу уншлагыг сонсоод яг юу ойлгосон та тэргээ хэрэгжүүлээрэй гэж би хэлэх гээд шүү. За тэгээд та бүхэн маань болвол шүү. За юу болвол адууны махыг нөгөө бити их идээрээ одоо нөгөө адууны махаа нэтрэг их дуртай ингээл өстой зорж очиож аваад л өстой ингээд идээд идэг хүмүүс бас сонсоод иж магадгүй шүү. За юу тэгэхээр нөгөө миний хэлэх гэж байгаа зүйл нь болохоор зорж биш, дурлаж биш зүгээр нөгөө зүгээр явж явахт л ингээл нэг юм адууны махтай хоол ч юм уу ингээл таарлах юм бол зүгээр тэрийг идэж болно. Гэхдээ нөгөө нэг юм өөрөө зорж очиж бити тэгж улаа худалдаж аваарай. Ялангуяа тэр би нөгөө адуутай холбоотой үлийг хэлэх гээд шүү. За тэгэхээр нөгөө нэг юу яах гээд ах юм. Энд болохоор нөгөө нэг юм ижи аав нь эсвэл одоо нөгөө хөдөө хангаа нутагт амьдардаг тэгээд өөрөө бага насаа жинхэнэ өстой морин дэл дээр хийсэж гэдэг шиг их ийм гэрэлтэй гээд ас шаргалтай хизээж
энэ хорвоог инхэр бүртдэг одоо надад наалтахгүй дээ гэсэн тийм нэг юм гэгээн баясгалтайгаар одоо хүүхэд насаа өнгөрөөсөн ийм гэгээн жаргалтай хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээд өнөөдрийн төвшөнд ингээд харахаар нөгөө яг тэр бодлынх нь эсрэг болцсон юм шиг л нэг юм юуны амьдралын урсгал ингэж өрнөд байна. Тийм болохоор одоо энийг ингэж жоохон анхааралтай аваарай гэж би хэлэх гэдэг шүү. За юу. За тэгээд та бүхэн маань энэ үртэл сонссонд баярлалаа. Тэгээд намайг дагаарай. Тэгээд тухай бүрээ нөгөө уншлага орохоор та бүхэнд маань мэдэгдэл очих болно. Тэгээд дараагийн уншлагаараа уулзъя манайхаа. За ингээд 2 дугаар группийнхаа уншлагыг эхэлье. За манай 2 дугаар группийг сонсож байгаа хүмүүс маань ямар сайхан гэрэлтэй, гэгээтэй, хэмэртэй, заяа тавилан тэгшхэн хүмүүс вэ гэж би хэлэх гэж байна. Үнэхээр гайхалтай юм байна. Үнэхээр энергийн төвшин бол одоо ярилтгүй байна гэж шүү. За тэгэхээр нөгөө ерөөсөө өөрөө өөртөө ихтэй юу ягаараа. Маш өөрөө өөртөө ихтэйгээр юм сэтгэл амар ингэж байгаараа гэж шүү. За юу. Тэгээд энэ дээр болохоор нөгөө ганц юу н анхааруулах нь болохоор юу ягаараа л гэж байна. Бусдад нөгөө нэг юм жоохон тусламжийн гараа, итгэлийн гараач гэдэг юм уу те сонгож явах хэрэгтэй гэдэг шүү. За тэгэхээр нөгөө бусдад туслахын бол ингээд зүгээр хорвоо ертөнцөөс үнэхээр гайхалтайгаар иргэнэ гэж байна. Тэгээд нөгөө нэг юу яагаад вэ? Алдаа оноотой байсан хүмүүсийн хувьд болохоор нөгөө юу яагаад вэ? Одоо ерөөсөө одоо бол юунд ч битээ санаа зов гэж байна. Туулхаа тулсан, давхаа давсан. Одоо бол үнэхээр жаргах цаг чинь ирсэн гэдэг шүү. За юу. Тэгэхээр нөгөө нэг маш гайхалтай юу ягаараа. Өөртөө ихтэй юм заяа тавилангаа юм маш сайхан гэрэлтүүлээрэ гэж хэлэх гээд шүү. За тэгэхээр нөгөө юу яагаад ах юм? Та бүхэн маань нөгөө юу яадаг юм бэ шүү. За юу. Өөртөө итгэлгүй. За ингэчүүл яах бол, тэгчүүл яах бол. За магадгүй нөгөө нэг ингээд нэг юм одоо зүгээр нэг юм энгийн жишээгээр шүү. За нөгөө шалгалтанд орох гээд нэг юм 10 жилийн хүүхдүүд нүс плет цугладаг штэ тий. Одоо ч тэгдэг юм яа тийм мэдэхгүй байна л да. Гэхдээ яг энэ яг авах гэсэн юм болингуудаа за болио хэлий. Энд айгүй хатуу юм байгаа ах, мэдэхгүй сэдв байгаа ах гэд өөрийг сонгоод алддаг тийм хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө анх сонгосон сонголт чинь зөвөө гэж шүү. За юу. Анх ингээд нэг хүнд нэг мэдрэмж төрдөг штэ тий. Тэгэхээр тэр мэдрэмжиндээ итгээд дандаа сонголтоо хийж явж байгаараа гэж байна. Тэгээд нөгөө бусдад туслаараа гэдэг ийм юу яагаад вэ? Сануулга байгаад байна. Тэгээд нөгөө нэг юу ямар юм бэ шүү. За. Маш сайхан тэр нөгөө нэг гэр бүлийн нөгөө нэг халуун дулаан энерги гэдэг зүйлийг юу яах хэрэгтэй юм бэ? Цогцлох хэрэгтэй юм бэ шүү. За юу. Тэгээд үнэхээр гайхалтай. Одоо юунд ч бити санаа зов гэж байна. Тэгээд нөгөө нэг юу яагаад ах юм? Хитрхи их нөгөө нэг одоо яг нөгөө мөнгө төгрөгтөө болно ингэн бүтээн гээд нэг юм маш их тийм том амлалт ам гарцсан байсандаа хүрсэн хүмүүс байгаад байна. Одоо мөнгө төгрөгч юу яахгүй хязгаарлагдахгүй шүү. За нөгөө өөр бусад одоо ажил карьер юу байдгийг сурлага хөдөлмөр тий одоо сайн хааны ижил юу байдгийг тэрнтэй ингээд би өөртөө заавал энэтэй суун ийм хүнтэй суун тэг нэг ингээд нөгөө тавилангаа ингээд авцсан хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгтээ нөгөө нэг өөртөө хит их юу бардамнал чинь хэрэггүй шүү гэж байна. Маш их тийм бардамнал бол хэрэггүй дээ гэдэг ийм анхааруулга байгаад шүү. За юу. Тэгээд нөгөө нэг юу яагаад вэ? Яа. Удам угсаандаа их талархаж яв гэдэг шүү. За. Удам угсаа чинь одоо өөрийнхөө сайндаа өнөөдрийн төвшөнд хүрээгүй шүү гэдэг бас анхааруулга байгаад шүү. За юу. Өөрийнхөө сайндаа өөрийнхөө ирч хүч барьж чадалт өнөөдрийг хүрээгүй шүү. Тийм учраас удам угсааныхаа одоо өвөг дээдстэй юу байдгийг тэр бүхэндээ талархаж яваа гэж байна. Тэгэхээр та бүхэн маань энийг нэг юм сайхан бодож болгоё шүү гэж би хэлэх гээд байна. Үнэхээр тэгж юу яах ёстой юм бэ? Талархах ёстой юм байна. Талархдаггүй юм байна. Тэгээд нөгөө юу яагаад ах юм? Энд нөгөө нэг маш их юм шагналт урамшуулал авсан юм уу? Эсвэл одоо нөгөө одоо 10 жилийн сурагч юу байхдаа ч авсан юм уу нэг юм айгүй тийм нөгөө юунууд зүйлттэй байгаад байна. Одоо нөгөө медаль өргөмжлэн тэрэж байдаг шүү дээ тий. Тэр
медаль өргөмжлөл энэ нэг жоохон юуг нь хэр буртхыг арилга гэж шүү заа юу. Нөгөө тоосон даруулаад ийм нөгөө гундаагаад иж боломгүй юм байна. Тийм учраас нөгөө айгүй сайхан ингээд дээш нь ингээд нэг ийм нэг тэрийг одоо нэг арчин цэвэрлэхэд нэг тийм амар нэг амьдралынх нь цаг хугацаанаас одоо нэг тийм их юм орохгүй байхаа нэг тийм хугацаа орохгүй байх гэж бодоод байна. Тэгээд нөгөө юу ямар юм бэ? Тэгэд энэ дээр нөгөө нэг юм болсон болоогүй нөгөө нэг юм дом хийгээд гэдэг юм уу, манифест хийн гэдэг юм уу те. Нэг тийм нэг юм буруу юм хийгээд ах юм нөгөө юу яах гэдэг. Хийвэл хийсэн шиг хий гэж юм заа юу. Тэгэхээр нөгөө хийж чадахгүй, биелүүлж чадахгүй, оршоод чадахгүй ээжэж нэг юм хоёрын хооронд нөгөө 6 дахь мэдрэхүү буюу одоо 9 оршихуун ертөнцтэй холбогдох гээд байгаа мó эсвэл нэг юм хоёрын хооронд бити тийм юм хийгээдээ эн чинь юусоо юм болохгүй байна гэдэг. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг одоо магтгүй нөгөө нэг юу бөө болдё шүү. Лам болдё шүү ч гэдэг юм уу те. Нэгээ сонсцсон. Тэгээд тэрийг нэг юм оролдоод байгаа ч юм уу дутуу хийгээд байгаа ийм замналтай хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө энэ замнал чинь удаан үргэлжлэх юм бол ерөнхийдөө нөгөө хүмүүс өөрийг чинь байтугай өөрөө өөрийгөө танихаа байчих гээд байгаа ийм хатуурхал гараад шүү за. Тэгэхээр нөгөө юу яах хэрэгтэй шүү. Бодолтой болгоомжтой нөгөө дотроо бодолтой дорой сүртэй гэдэг шиг маш тийм нөгөө баталтай хөдлөх ёстой гэж би хэлэх гээд шүү за. Тэгээд нөгөө нэг юу яагаад ах юм? Одоо нөгөө ээж юм уу, их ч юм уу нэг тийм бараан үстэл гэж би хэлээ шүү за. Тэгээд нэг тийм жоохон ахмаг насны эмэгтэй хүний хүлээлтийг одоо юу яагаад ах? Хязгаарлаад ах. Одоо хүлээлтийг хязгаарлах гэдэг чи одоо уулзах хэвээр хүмүүс байдаг бол уулзч учир гэж би хэлэх гээд байна. Тэр эмэгтэйг баярлуул. Гэхдээ нөгөө тэр эмэгтэй дээ шүү дээ тийм ээ юу хэрэггүй шүү заа юу. Одоо мөнгө төгрөг, эд баялаг тийм хэрэггүй гинэ хүүхдүүдээ. Тэгэхээр тэр хүнд бол зүгээр хангалттай өөрөө өөрийгөө аваад явцдаг тийм бед бол байгаад байна. Тийм учраас нөгөө хүний сэтгэлээр дутж байгаа ахиуг насны бараан үстэй эмэгтэй үнийг юу яагаад хаа инэрлээ түгээ тэр хүнд гэж ийм мессеж гараад шүү за. Тэгэхээр та бүхэн маань айгүй их тийм юу ягаараа энэ дээр нэг жоохон боталтой суурьтай хөдлөөтгөө гэж би хэлэх гээд шүү за. Тэгэхээр нөө та бүхний маань энергийн төвшин бол хангалттай сайн байна гэж хэлсэн тийм ээ. Тэгэд юу анхаарах вэ гэхээр одоо анхааруулга мессеж энэ дэр чинь иймэрхүү асуудал бол маш их гарч ирээд байна. Тэгээд одоо айгүй сайхан бодоорой заа ёо. Тэгээд нөгөө юу яах гээд ах юм? Одоо нөгөө өөрөө нэг жоохон болчмгүй үйлдэл гаргах гээд шүү заа ёо. Одоо нөгөө ажил албаа солих гээд байна уу? Эсвэл гадагшаад төгшөө явах гээд байна уу? Эсвэл нь одоо нөгөө залилан мэхлэх гэж байгаа сайхан амлсан хүний өгөнд орчих гээд шүү за. Одоо нөгөө хоёлаа энийг тгий тэрийг тгийгээд тэгээд нөгөө дөнгөнд бити ороороо гэдэг ийм анхааруулга гараад байна. Одоо яг дөнгөд хөтөхгүй дээ. Дөнгө гэдэг чинь нөгөө хашаач хөдөлж нөгөө дураараа бүх зүйлээ хийж чаддгүй зүйлийг хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө энэ дээр айгүй их тийм сайхан боталтай хөдлөөрөөл гэж хэлэх гээд шүү за. Тэгээд дээр нь нөгөө юу яагаад ах юм? Нөгөө зүрх сэтгэлээ нэг биш удаа шархлуулсан биз дээ. Одоо тэгээд дахиад шархлах гад сайхан үгэнд итгээд яваад байна уу гэд ийм анхааруулга гараад шүү за. Тэгээд нөгөө магадгүй нөгөө юу яагаад шүү за. Энэ магадгүйч биш. Одоо ерөнхийдөө энэ группийг сонсож байгаа хүмүүс маань нөгөө ижигээ ихчигээ одоо нэг сайхан хамаатан садныхаа ихчиг ч юм уу эсвэл сайхан хуурай ихчигээ ч юм уу одоо нөгөө нас залууд нь ингээд тэнгэр твшээдсэн хүмүүс сонсоод шүү за. Тэгээд тэр нөгөө ялангуяа тэр ихчийнхэн нөгөө нэг үйл нь одоо та бүхэнд маш их юм юу яагаад байна. Санаач хэлээ гэдэг. Тийм учраас нөгөө дөнгөнд орохгүй төлөө их бодолтой болгоомжтой харьцаарай гэдэг. Тэгээд өөрт чинь бас нөгөө нэг баггүй хар энерги хэрдэг юм байна. Одоо нөгөө энийг л чална. Энэ муу одоо өөрийгөө юугаа бодцсон ч гэдэг юм уу те. Дандаа нэг юм зүхэх гээд байгаа ч юм шиг. Одоо яг яах гээд байгаа нь
тодорхойгүйгээр ингээл өөрийн чинь дөнгөнд байлгаал ингээл нэг тийм асуудалтай байлгахыг тийм хүсдэг юм юунууд байгаад шүү за. Тэгээд нөгөө нэг юу яагаад ах юм? Өөрөө болохоор нөгөө уучлаарай бити гомдорой нөгөө юу яагаад шүү за. Буруу зүйл хийсэн үе байна. Одоо нөгөө тэр зүйлийг хийхгүй байж болох л байсан. Тэгтээ нөгөө тухайн үедээ нөгөө хүн одоо нөгөө нэг жоохон өөрөө өөргөө ойлгоогүй, олоогүй эсвэл нөгөө оюун ухаан хоёрдож ингээд нэг юм сонирн болчхороо л ингээд буруу зүйл хийгээл яг л тэрийгэ зөв гэж бодоод яваад байдаг л да. Тэгэд яг зөв гэж бодож явсны төлөөс нь одоо ерөнхийдөө ингээд нөгөө эргэлт нь одоо өөр төр чинь ирж байна гэж хатуурхал гараад байна. За тэгэхээр энийг ингээд нөгөө аюу сайхан бодороо. Тэгээд нөгөө бас нөгөө юу яах хэрэгтэй вэ шүү за. Хувийн онцлог авал энэ нь илүү тодорхой гарна шүү за юу. Тэгэхээр нөгөө юу юм бэ? Буруу явсан байна гэдгийг одоо би нөгөө яг яаж буруу явсан гэдгийг би одоо үнэхээр хэлмээргүй байна. Энд ингээд нөгөө маш олон хүн сонсон тий. Тэгэхээр нөгөө энэ ч одоо хүний амьдралын нэг юм асуудал байхгүй юу? Тийм учраас би нөгөө чи яг ингээ буруу явсан шүү дээ. Ингээл би тоочоол хэлээд ах нь их сонирн биш. Тэгэхээр нөгөө хувийн онцлог авал тэрэн дээр нь тодорхой хэлж өгье. Тэгээд нөгөө яа харахгүй. Гэхдээ та бол нөгөө буруу зүйл хийснээ туйлын мэдж байгаа. Бүр өстой үнэхээр өстой надтай бол би марахгүйгээр мэдж байгаа л гэж би хэлээ шүү. За тэгээд үнэхээр маргамаар байвал одоо нөгөө та өөртөө бити тусгаж аваарай. Эн чинь ингээд маш олон хүн үзэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийгээ нөгөө буруу зүйл гэж хизээч бодоогүй байж бас магадгүй. Гэтэ ерөнхийдөө яг хаа эн чинь чигуун ингээ буруу л да. Гэтэ би бол үнэхээр ингмээр байна гэд зорч хийсэн л тавилна л гэж харагдаж байна да. Тэгэхээр нөгөө за тэгээ та бүхэн маань ингээд дотроо бодчихно үсттэй. Тэгээд нөгөө нэг юу яамаар юм бэ шүү за. Нөгөө өнөөдрийн байгаа заяа тавилан их үнээр олдсон гэж байна. Одоо өөрийн чинь заяа тавилан одоо амьд мэнд байгаа ч гэдэг юм уу те. Одоо нөгөө их үнээр олдно гэдэг чи одоо хүний ам золиослогдчихэж хүн ингээд нөгөө өөрийн чинь ам ирсэн юм шиг тийм их юм маш их тийм юутай юм биш үү заа юу. Хүн болоод өнөөдрийн төвшөнд хүрэх гэж ер нь их юм одоо золиослогдсон гэж би хэлэх гээд шүү. За тэгэхээр ингэж их хувь заяагаар болсон тавилангаа нөгөө намрын навчс шиг бити ингэж нөгөө тавилангаар нь бити урсгаач л гэх гээд байна. Нөгөө хийх юмаа хий, бүтээх юмаа бүтээ, туслах хүндээ тусал. Тэгэл нөгөө одоо нөгөө нэг хохирогчийн дүртэй бити бай гэж би баг хэлчих гээд шүү. За тэгэхээр нөгөө хийх юмаа маш сайхан хий. Тэгээд туслах хүндээ тусал гээл би дахин л хэлмээр байна. Тэгээд нөгөө нэг их тавилангаар л олцсон гэдгийг л юу ягаараа ойлгоорой. Тэгээд нөгөө өөрийнхөө заяа тавилан бити голоорой. Ерөөсөө нэг жоохон бүрхүүл үүсгэсэн. Би ийм байсан бол, би тийм байсан бол, би ингээгүй бол, би тэгээгүй бол гэл ингээл замналаа л голоод байдаг юм байна. Тэгж бити замналаа голоорой гэж шүү. За юу. Тэгээд одоо таны хүрээллээс заа юу. Таныг хүрээлж байгаа хүрээлэл дундаас нь шүү дээ тийм ээ. 50% нь үнэн. 50% нь худлаа шүү. За юу. Тэгэхээр нөгөө та хүрээллээ маш сайхан таних хэрэгтэй юм байна. Хин нь үнэн байгаад байна. За ингээд нөгөө 2 дугаар группийнхаа уншлагыг уншиж байтал нөгөө дундуур нь дуудлага орж ирснийг мэдээгүй би ганцаараа байхын ярьсан байгаад байна. Тэгээд нөгөө та бүхэн маань одоо ерөнхийдөө юу яачихсан баха. Ерөнхий төлөв байдал юмаа сонссон байхаа гэж би найдаж байна. Тэгээд нөгөө яг юу хизэнээс нь одоо тасраад яасныг би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө юу яагаад тий. Ямар ч байсан нөгөө онцгойлон анхааруулах юмудаа эхлээд хэлээ тий. Тэгээд нөгөө юу ячи. Зүуд нойр нэгүүдж байгаа сайхан унтж амрах ёстой хүмүүс байгаа дээ. Тэгээд ертөнцийн зүгээрээ одоо юу яагаад шүү за. Зүүн хойд зүүн урд баруун урд баруун хойд гэсэн зүгүүдэд очихдоо нөгөө бусдын хилэн үлийг хөдөлгсөн хил ам хийсэн байдаг юм уу те. Тэгээд нэг тийм хатуурхал хүлээсэн гэж түрүүн бол яхаарахгүй гарсан. Тэгэхээр та энэ
зүгүүдэд амьдардаг байж болно. Эсвэл одоо ажил амьдрал чинь энэ дээр оршдог, өрнөдөг байж болно. Тэгэхээр нөгөө та юу хийснээ маш сайхан тунгаан бодорой гэж би хэлэх гээд шүү. За тэгээд нөгөө хитрхи их хүчрхэг байх хэрэггүй гэдэг мессеж бас түрүүн гараад исэн. Би нөгөө дэлгэсэн хөзрийг эргээд ингээд хараад та бүхэндээ хэлээд шүү. За тэгэхээр нөгөө айлын 3 байж магадгүй гэдэг бас нэг тийм юм гараад исэн. Тэгэхээр нөгөө хүн давхгүй гэсэн даваагаараа давж болохгүй шүү, давдаг шүү. Тийм учраас нөгөө альва нэг үйлэнд нэг юм бүтэн сартаа шүн нөгөө альва үйлэндээ нөгөө хитрхи их нөгөө юу яаж болохгүй шүү. Гоныг ганцаардал хатуурхал юм үзүүлж болохгүй шүү гэдэг мессеж гарсан. Тэгээд нөгөө сайхан одоо эдэр наснда буцсан гэдэг юм. Одоо ээжигээ эдэр наснд нь алдсан юм уу, их хичээгээд гэсэн юм уу, одоо уялдээд юм уу, одоо тэр нөгөө сайхан хураагч юм уу, нэг тиймэрхүү нөгөө хүнээ нөгөө цаг усаар алдсан хүнийхээ араас их сайхан буян номыг хийх ёстой юм байна шүү гэж гарсан шүү. Тэгээд энэ хүн маань болохоор нөгөө ерөнхийдөө нөгөө бүрийг болж явах үед өгөгдсөн байна гэдэг ийм тавилан бас гараад ирсэн. Тийм учраас нөгөө маш их тийм юутай юм байна гэд хэлсэн тий. Тэгээд нөгөө юу ямар юм бэ? Энэ хүн болохоор яхахгүй нөгөө харыг бүрээд ингээд өгөөдсөн. Магадгүй эсвэл одоо нөгөө өөрөө нөгөө нэг юм харыг бүр болж байгаагаар төсөөлөөд ингээд бутсан ч юм уу, нэг тийм хатуурхал ингэж гараад ирсэн шүү. Тэгэхээр та бүхэн маань нөгөө нарийн утга учгаа юу ягаарэ? Ховын уншлагаар ингээд маш их юм юу яа тодорхой гарах бах. Тэгэж гараад байна. Тэгээд нөгөө нэг та бол нөгөө нэг 3 алдаа гаргасны чинь одоо нөгөө нэг хорвогийн түрүүний нөгөө нэг хэлсэн зүгт ингээд нөгөө алдаа гаргасны чинь би 3 том алдааны чинь нэгийг нь бол би 20-80% тай юм байна. Таны буруу 20%тай, бусдын буруу 80%-тайгаас таныг би ингээд нэг ихний алдаа бол уучлагдчих болох алдаа байна. 2 3 дахьыг бол үнэхээр уучлагдчих боломгүй хатуурхал хийсэн юм байна гэж ингэж юу яасан, уншлах хийгдсэн. Тэгээд ерөнхийдөө угных нарийн ингээд явж итэл юу ячжээ. Би ганцаараа баг нэг тийм 20 гаруй минут ганцаараа яриад суучихсан байна уучлаарай. Тэгээд та бүхэн маань нөгөө нарийн мэдээлэл юм авахар байх юм бол юу яаж ховын уншлага авна уу? Эсвэл дараагийн бичлэг ортол та бүхэн маань тэгээд хүлээж агаарэ. Тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлж байна. За ингээд 3 дугаар группийн уншлагыг эхэлье. За манай 3 дугаар групп бол одоо ерөнхийдөө бол маш их тийм үнэхээр ер нь 3 ч гэлтгөө 1 2 3 дугаар группийнхан маань ерөөсөө энергийн түвшин бол алдагдаагүй маш өндөр явж байгаа хүмүүс байгаа дээ. Үнэхээр гайхалтай. Үнэхээр сайхан талархаж баяр хүргэмээр байна. Тэгээд юу юм бэ? Ерөнхийдөө нөгөө нэг санхүүгийн бодоох нь гацсан хүмүүс гэж би хэлдэг шүү. За ерөнхийдөө их жоохон маш их тийм дэлгэр заяатай байна. Одоо нөгөө хорвоо одоо маш их юм урт удаан хугацаанд байдаг юм уу, маш богино хугацаанд ч байдаг юм уу? Ерөнхийдөө нөгөө нэг юм жоохон шудраг бус хандаад байна да гэсэн ийм гонтолтой явж исэн бол одоо бол яг гал морин жилдээ бол үнэхээр ийм өгөөж нь үрдэхээр тийм сайхан юутай байна. Дэлгэр заяатай байна. За одоо нөгөө хорвоо бол үнэхээр их юм аюу сайхан өгөөжөө өгнө гэж байна. Одоо бэлхээ өгнө, өгөөжөө өгнө. Тэгээд юу ямар юм бэ шүү. За та бүхэн маань одоо нөгөө нэг яг амьдрал дээрээ нөгөө нэг айгүй тийм том сонголт хийх гэж байгаа хүмүүс байгаа дээ. Гэхдээ нөгөө нэг сонголтоо нөгөө юу ягаараа маш сайхан юу бодолтой болгоомжтойгоор юу яах юм бэ шүү. За маш бодолтой болгоомжтойгоор сонголтоо зөв хийгээрэй гэдэг мессеж гараад шүү. За тэгэхээр нөгөө юу юм бэ? Хүн нөгөө нэг хитрхи их жаргал, хитрхи их хайрын домбохаараа нөгөө арийнхаа ардаа үүсэх эрсдлийг ерөөсөө тооцч чаддгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө та бүхэн маань нөгөө хатуугаар хэлэхэд нөгөө буруу хүнээ сонгоод нөгөө шархалж үлдэх үедээ гэдэг юм хатуурхал байгаад байна. Тэгээд дээр нь нөгөө энэ одоо хайр сэтгэлтэй холбоогүй байлаа гэхэд ажил албан дээрээ нөгөө чихэн дээр нөгөө цэцэг ургуулна гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг тэр цэцэг ургуулж байгаа юм шиг тийм сайхан нөгөө үгийг сонсож байгаа бол тэрэн дээр нь харин чанамгаа хандах хэрэгтэй шүү гэж юу яагаад тийш үү? За хэлээд тийш үү? За тэгэхээр та бүхэн маань энийг ингээд нэг жоохон боталтай болгоомжтойгоор юу яах хэрэгтэй юм бэ наа? Хүлээж авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр нөгөө нэг юу яагаад вэ?
буурлын буян гэдэг шиг одоо бүх юмны хишиг буян байгаа дээ. Гэхдээ нөгөө тэрийг нөгөө буруу замаар алдахгүй, буруу замаар урсахгүй гэдэг ийм анхааруулга байгаад шүү. За тэгэхээр энэ дээр нэг их онцгойлон гойд анхаарах хэрэгтэй юм байна. Тэгж анхаарч чадах юм бол нөгөө ялагдшгүй тийм сайхан хэмбэртэй байхаар шүү. За тэгэхээр та бүхэн маань энийг нөгөө нэг айгүй сайхан юу ягаараа бодож болгооч тэгж юу аяа шүү. За гэрэлтүүлнэ шүү. Тэгээд нөгөө нэг энэ дунд одоо нэг энэ юу яасан хүмүүс байгаад тах юм. Бор шаргал нэг завсрын өнгөтөө бүр тод шар биш, бүр бор биш, нэм бор шаргалдуу ч юм уу нэг тийм юу хөдрөг хувцастай дээгүүрээ тийм өмсдөг. Тэгээд ингээд нэг дандаа нөгөө нэг юм хувц өмсгөөрөө ингээд дээгүүрээ нөгөө малхатай нэг юм хувцснууд ингэж бити өөрт чинь ерөөс тэр нь энерги зохихгүй гэдэг шүү. За тэгэхээр та бүхэн маань нэг тийм юм, тиймэрхүү юм ингэж өмсөж хөдөртгөө одоо болсон дээр хаа гэдэг юу яагаад вэ? Зүс үзэмж чинь дараад байна гэдэг ах юм. Өөртөө болол болоод байгаа бахтаа л гэж юм. Тэгэхээр нөгөө аюу сайхан бас бодож болгох хэрэгтэй байх шүү. За тэгэхээр нөгөө юу яадаг штэ тий амьдрал дээр ингээл нөгөө нэг хүн ингээл айгүй их ингээл өрсөлдөөл ингээл нэг юм шунаж дурлал нөгөө нэг юм ялаад нөгөө шагнал цом урамшуул юм авдаг штэ тий. Тэгэхээр нөгөө заавал тэгж нөгөө махарч зүтгэж тэрийг авах хэрэг байна уу гэдэг мессеж бас байгаад шүү. За тэгэхээр нөгөө тэрхэн зүрийн ялалт чинь дараагийн амьдралынх нь нөгөө нэг юм асар том давлгаа болох вэ гэж бас анхааруулад шүү. За яв тэгэхээр тэрэнд ялах нь бол өнөөдрийн хувьд чинь зөв байсан ч гэсэн алс самнал нь бас нөгөө нэг бодолцож үзэх ёстой шүү. Заавал тэг хэрэг байна уу гэдэг юм байгаад байна. Тэгээд нөгөө хоёр сонголтын дундаа гаццсан гэх юм уу? Тийм хүмүүс байгаад байна. Одоо алийг сонгох уу, аль нь зөв юм бол гэл ингээд юу яагаад ах юм? Тэгж харагдаад ах юм. Тэгэхээр нөгөө одоо нөгөө магадгүй нөгөө юу яагаад ах юм? Жирэмсэн мөртлөө одоо хөөхтэй төрүүлэхгүй юу? Эсвэл одоо нөгөө нэг яадаг юм блэ? Одоо өстой нэрээ гэл ингээл бүр шийдэж чадаад байгаа хүмүүс байгаад ах юм. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр бол би төрүүлэх гэж хэлнэ шүү. За тэгэхээр нөгөө ингэж төрүүлэх юм бол нөгөө ерөнхийдөө нөгөө хатан хүн нөгөө синтетээс суусан юм шиг тийм гэгэн жаргалыг сүлд нь олно. Одоогоор бол нөгөө жоохон хэцүү дарамттай одоо нөгөө ийм сайхан ажил гээл одоо ийм сурлуу хөдөлмөрч гэдэг юм уу энэ бүх юмаа ингээд устгалаа өгөөдүүлээ ч гэдэг юм уу их олон хүн дургуутсах байх ч гэсэн одоо алсын замналаа ботсон дээр байхаа л гэж би хэлэх гээд шүү. За юу. Энийг бол би үнэхээр яг тэгж хэлнэ. Тэр цагт бол одоо үнэхээр их юм юутай юм бэ? Ялалттай өгөөчтөө маш их юм гэрэлтэй игээтэй байх юм биш үү? За. Тэгэхээр нөгөө нэг бити эргэлзээрээ гэд хэлчих гээд шүү. Тэгээд нөгөө нэг бити нөгөө нэг юу ягараа та бүхэн маань нөгөө зүтгээдлээд ерөөсөө юм болохгүй юм байна штэ. Өгөөж нь олдохгүй байна штэ гэд ингээд нөгөө нэг шантарч болохгүй шүү гэдэг мессеж гараад шүү. За. Одоо зүтгэлийн чинь нэрээр уг нь өгөөж нь гэрэлтээд эхэлж л байгаа юм байна. Гэтэ яг гар дээр чинь нэрээгүй мөртлөө нөгөө одоо за энэ хүн одоо зүтгэлтэй дээ, энэ хүн чадвартай да, энэ хүнийг л үлдээч да, энэ хүний чадрыг ашиглаж да, энэ хүнтэй хамтарч да гэд ингээд хилцэл нь явагдаад байгаа юм байна шүү. За юу. Тэгэхээр нөгөө нэг за болидөө ингэж их зүтгээд ямар надад өгөөж байх биш гэд юу яаж болохгүй шүү. За юу. Хоошоо сууж унтарч болохгүй шүү гэдэг тийм анхааруулга, сануулга гараад байна. Хэрвээ одоо бууж өгөөд доошоо унтрах юм бол энээсээ ч илүү ачаа өрнө гэдэг ийм хатуурхал байгаад байна. Тэгэхээр нөгөө нэг айгүй сайхан төвчээртэй байгаараа гэж сануулах гэж байна. Тэр цагт бол үнэхээр хоёуглагдсан баатар мэт одоо нөгөө маш их тийм
гэрэлтэй гэгээтэй болох юм биш үү за. Хүч чадал өөрөө өөртөө итгэх байдал нь уг нэг сайхан нэмэгдэж байгаа юм байна. Гэхдээ нөгөө нэг юу яагаад ах юм? Энд нөгөө нэг гэр бүлээсээ салсан, сарнсан одоо эмэгтэй хүн үзчихвэл эрийнхаа сэтгэлд юм ийдсэн эрэгтэй хүн үзчихвэл эмийнхаа сэтгэлд, эхнэрийнхаа сэтгэлд юм ийдсэн тийм хүмүүс үзээд байна. Тэгэхээр нөгөө буруу юм хийжтэй л гэсэн тийм юу байгаад ах юм. Буруу юм хийжтэй тэгээд нөгөө юу ямар юм бэ? Одоо явуул явна л хэвчээ надад ямар амаатай юм би ч нугасаа ингэн тэгэн чадна ста алан хэдэн бүхнийг болгоно гэл ингээл бодоод л байгаа боловч өөрөө тэр хүнийг хүлээнэ гэж байна. Тэгээд нөгөө яаж явж байгаа бол ямар хүнтэй нийлчих бол гээд ингээд хямарч санааширна гэж шүү заа юу. Тэгэхээр нөгөө нэг жоохон оройтойгүй дээр нь одоо хол яваагүй дээр нь нараас нь очиод тэрвэрх стом шүү дээ гэдэг мессеж гарч байна. Тэгээд та бүхэн маань дотроо бодолтой дороо суйртай байгаарэ гэж хэлэх гээд шүү за. Тэгээд нөгөө нэг юу яа? Биеэрээ, хилэмжээрээ, үгээрээ маш гоё юу яа л та. Амны бэлгээс ачтын бэлэг гэдэг шиг амнаасаа нөгөө нэг юу яагаад та. Айгуу тийм гэрэлтэй гэгээтэй үг гаргажээ. Дандаа болохгүй бүтэхгүй юм бити хэлжээ. Миний ойртсон юм бүтдэггүй, миний сансан юм ингээд юу ячдаг. Дандаа бараан тал руугаа ингээд урсчдаг ч гэдэг юм уу. Ингиж нөгөө нэг өөрийнхөө замналыг унтраах хэрэг байхгүй гэдэг шүү за. Тэгэхээр нөгөө айгуу сайхан энийг бодоорой гэж би хэлэх гээд шүү за юу. Тэгээд нөгөө нэг за одоо юу н яасан ч яах вэ гэд ингээд нөгөө өөрийнхөө замналыг тавилан ингээд сул тавиад явуулчих болохгүй гэж байна. Одоо өөрөө хүчгүүдээд өөрөө ингээд нэг юм тавилан замнал дутуу байх юм бол одоо нөгөө стожинхэн хорвогийн нөгөө хамгийн хатуу бараан үйл нь өөр төр чинь нэрэн шүү дээ гэж байна. Тэгэхээр нөгөө юм боцгостын замналаа нөгөө зөв таслуулах хэрэгтэй байх шүү за. Тэгэхээр нөгөө альва нэг үйл араасаа нөгөө нэг дагуул нэхэлтэй байхыг үгүйсэхгүй. Тийм учраас нөгөө одоо ингэж зовоож яхаар намайг ингээд аваа явуучихаач гэдэг юм уу. Одоо ингээд би хаана өвдсөн зовсон нэг тиймэрхүү хүмүүс байгаад байгаа бол тэгэж их ингэж сул тавих хэрэггүй. Одоо их гэрэлтэй гэгээтэй урт удаан амьдрын их сайхан аз жаргалыг олно. Тэгээд яагаад ингэж нөгөө нэг юм нөгөө хэлэх эсгүй үг тоглох эсгүй тоглоом гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэр замналаар л ингээл юу яагаад ах юм. Та бүхэн маань нөгөө дими зүйлээр л оролдоод байна л гэж би хэлчих гээд шүү за. Тэгэхээр нөгөө юу ягаараа энэ нөгөө үг хэлээ жоохон юу ямар юм бэ? Үг хэлэмжээ нэг жоохон өөрчлөлмөр юм байна шүү за. Тэгэхээр нөгөө өөрөө их сайхан гэгэн жаргалтай байх юм бол юу юм? 50 байдал иргэнэ гэж шүү за. Тэгэхээр нөгөө нэг хорвоо ертөнцийн нөгөө элдв бусын хил ам хараалж чадах гэхээсээ илүү өөрийгөө нэг жоохон унтраагаад байдаг. Замналаа жоохон унтраадаг хүн гэж би хэлчих гээд шүү за. Нөгөө зүгээр л нэг тийм энгийн юмн дээр хилэн тавиал, уурлал, уцаарлал нөгөө мөнхийн юм нь болохоо байдсан юм шиг. Тэгэл нэг алдаа дутагдал байлаа гэхэд тэр нь болохоо байсан байлаа гэхэд яах вэ? Тэгэл эргээд эхэлж болно штэ. Тийм байж яхад чинь ингээд нөгөө айгүй нөгөө юу жоохон за нэг үгээр хэлэх юм бол танд өөрт чинь нилээдгүй асуудал байна. Тэгэхээр та өөрөө өөртөө ажиллаа гэж би хэлэх гээд шүү за. Тэгээд нөгөө бити дандаа нөгөө болохгүй бүтэхгүй болсон бүх юмыг бити дандаа нөгөө өрөөл бусдаас бити хайж.
чамаас болсон, иннээс болсон, тэрнээс болсон, тэр л яг тэгсэн гэл ингээл нэг юм муухай юу яагаад гар хөлөөрөө ингээл дохиод л хашигчаад л уурлаад л тэгэл өөрөө нэг сайхан гимгүү цайлхан хүн болж үлдчихгээд байгаа юм уу? Нэг тиймэрхүү нэг тийм юу байгаад шүү за. Асуудал байгаад байна. Тэгээд нөгөө юу юм бэ шүү за. Хүний амьдрал баян штэ. Яагаад өдөр шөнө ээлжилдэг гэж тэр чинь ингээд ялгаатай болохоор цаг хугацаа урсдгаараа мөнхийн урсч л байна. Гэхдээ өдөр шөнө ялгаатай, хүний амьдрал бас ялгаатай. Тэгэхээр нөгөө бити нөгөө ийм тавиланг бити ингээд нэг юм яг адилхан юм шиг дэнслээдэ гэж юм. Хүн ерөөсөө хүний амьдрал, хүний тавилан гэдэг чинь нөгөө өөр хоорондоо ерөөсөө ижил төстэй зүйл байхгүй. Одоо хүн нөгөө яаж явна тэр хүнээс өөрөөс нь шалтгааллах замнал зөндөө олон байдаг. Тийм учраас нөгөө нэг өөрийнхөө үзэл бодлоор өрөөл бусдыг бити шүүгээдэ гэдэг ийм анхааруулга гараад ишүү за. Тэгэхээр та бүхэн маань их сайхан бодож болгоогоорой. Тэгээд нөгөө юу ягаараа та бүхэн маань энергийн төвшин бол айгүй сайхан их гэрэлтэй гэгээтэй байна. Тэгээд нөгөө хамгийн гол нь нөгөө юу яа шүү. Бити нөгөө нэг саяны гарсан бүх болгоно юм болгоныг нөгөө дотроо бодоод тэгээд нэг өөрөө өөртөө ажиллах гад хичээгээд үзээрэй гэж би хэлэх гээд шүү за. Тэгээд нөгөө юу яа 2 сард бол нөгөө ерөнхийдөө маш их тийм алдагдaltaа нөгөө ийм буруу шийдвэртэй ийм замнал болвол гарсан танд заа юу. Тэгэхээр нөгөө юу яах хэрэгтэй юм бэ шүү за. Гэхдээ яг нөгөө бүх заяа замнал чинь болохоор нөгөө юу яа 4 сарыг нөгөө бити хитрхи их ингэж хүлээж за тэгтэл тэгэндээ гэдэг ингээд бити ингээд нөгөө яг фокслоод заа юу зүгээр л орхичих. Тэгэхээр тэртээ тэргүү нөгөө үйл замнал нь тэгшэрнэ гэж шүү за. Тэгээд нөгөө 6 дугаар сараас эхлээд нөгөө таны нөгөө нэг юу чинь нөгөө оюун ухаан, үзэл бодол, одоо ажил амьдрал бүх юм чинь ингээд нэг юм өөрчлөгдөөд ингээд нэг сайхан нөгөө тэнгэр цэлмэд ирэндээ гэж шүү за. Тэгэхээр та бүхэн маань энийг нэг тийм сайхан уужим ухаанаар бодоод хүлээж аваад өөрөө өөрийгөө жоохон өөрчлөөд одоо дандаа өрөөл бусдад юу буруу гүнж юу ах вэ? Гэхдээ нөгөө юу ягаараа та нөгөө хүнээс үг сонсож сураагүй хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэгвэл би байхгүй болчихъя. Би л дуугаа байжээ. Тэгээд та нар энийгээ зохицуулаач. Тэгвэл одоо тэгэл ингээч гэл ингээл яг л нөгөө өөрийнхөө замналыг ингээд бусдад ингэдэж боломгүй байгаад шүү за. Тэгэхээр та бүхэн маань энийг аюу сайхан бодороо. Та өөрийгөө өөртөөгөө өөрчлөөд та өөрийгөө өөрчилж чадах юм бол та үнэхээр гайхалтай юм байна. Таны нөгөө хүмүүс бүр таныг бүр гайхна. Энэ ямар сайхан гэрэлтэй юм бэ? Ямар сайхан гэгээтэй юм бэ? Ямар сайхан энергитэй юм бэ? Ямар сайхан үзэмжтэй юм бэ? Гэд одоо үнэхээр таныг өстой бүсгүй хүн гэж юм байдаг бах. Ир хүн шиг ир хүн яг л юм байдаг бах гэл таныг бол үнэхээр гайхалтайгаар юу яах юм бэ? Бишрэн шүтнэ гэж би хэлээ шүү за. Тэгэхээр нөгөө нэг та минь одоо энэ асуудал дээр ингээд нэг жохон бодолтой болгоомжтой өөрөө өөртөө ажиллах шаардлагатай л гэж би хэлэх гээд шүү за. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр анхаарчих юм бол тэгээд нэг тийм айхтар юу алах дөө асуудалтай зүйл алгазаа юу. За тэгээд та бүхэндээ энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая манайхаа.